Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн 5 дугаар сарын эхний 10 хоногийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн дунд гарсан байна. Сарын эхний 10 хоногийн байдлаар уур хаачид төлөвлөгөөт үзүүлэлт 99.3-аас 103.3%-аар биелүүлжээ. Эрдэнэт үйлдвэрийн уур хаачид 5 дугаар сарын эхний 10 хоногт 709 мянга м3 уулын цул гаргаж төлөвлөгөөг 101.6%-аар 249.1 мянган куб хөрс худалдааны ажлыг гүйцэтгэж төлөвлөгөөг 100%-аар тус биелүүллээ. Энэ хугацаанд 1183.5 тонн хөдөр олборлож төлөвлөгөөт үзүүлэлтээ 103.5% хүргэж 930.3 тонн хөдөр боловсруулж төлөвлөгөөг 100.8%-аар биелүүлсэн байна. Хүдэрдэх цэсний болон молибдены агуулга 99.3-аас 100.3% хүрсэн. Цэсийн металл авалтын төлөвлөгөөг 100.2%-аар, молибдены металл авалтын төлөвлөгөөг 100.1%-аар биелсэн бол баяжмалдах цэсийн металл авалт 100.4%, молибдены металл авалт 111.3%-аар тус биелсэн үзүүлэлттэй байна. Сарын эхний 7 хоногт баяжмалдах цэсийн агуулга 100.2%, молибдены агуулга 100.8%-аар биелжээ. Уур хаачид дээрх хугацаанд хувир ажингээр 16.593 тонн цэсийн баяжмал, 101.6 тонн молибдены баяжмал ачуулж, цэсийн баяжмлын чанарын төлөвлөгөөг 100.2%-аар, молибдены баяжмлын чанарын төлөвлөгөөг 100.8%-д хүргэсэн байна. Ачигдсан цэсийн баяжмал дахь металл 3730 тонн буюу 101.3%, молибдены баяжмал дахь металл 52.3 тонн гүйцэтгэлтэй гарсан гэж үйлдвэрийн хэлтээс мэдээллээ.